Подкастаа хамт байгаа танд баярлалаа. Тэгэхээр бодлын алдаанаас үүдэж бидний бие эд эрхтэн хэрхэн өвчлөдөг талаарх мэдээллийг бид энэ удаад зөвхөн элэг гэдэг эрхтнээр дамжуулан тайлбарлан хүргэж байна. За одоо үргэлжлүүлэн яг домчийн сударт элэг эмчлэгтэй холбоотой эмчилгээний ямар зүйлсийг тусгасан талаарх мэдээллийг эмхэлснээ та бүхэндээ хүргэж байна. За дан ганц элэг гэлтгүүгээр ер нь хүний биеийн бүх төрлийн хорыг туухад үхрийн махан тан ийм эмчилгээг домчийн судар онцлсан байгаа те. Тэгэхээр энэ эмчилгээний талаар яаж хийдэг талаарх мэдээллийг хүргье. Хоол хүнсээр, хийгээр, сэтгэлээр гэсэн 3 зүйл зохицлон ажиллаж байж элдэв өвчин эдгэрдэг. Элгэний эмчилгээний үед элдэв хор туух эмчилгээний үед домчийн сударт үхрийн махны шүлэн танг онцлсан байсан. Элгэний өрөвсөл, элгэний хатуурал гээд бие бүхэлдээ тамирдаж муудсан үед үхрийн махан цэвэрлэгийн аргыг хэрэглэдэг байна. Ингэхдээ шүлтийн чанагч гэлээ шүлний тосыг нь ялгаж авна. Үхэр нь өөрөө чихрийн агуулмж ихтэй учраас хүний тамир тэнхийг алдагдуулдаг байна. Мөн гадар махны давс нь хүний биеийг цэвэрлэх шин чанартай байдаг аж. Гэвч өөр төрлийн давс орох төдийд энэ чанараа алддаг. За биеийн эрчим түгжих чанартай учраас өөх тос махыг бол идүүлдэггүй. Зөвхөн шүлөөр нь цэвэрлэгээ хийнэ. Ямар ч давс хийхгүйгээр 20 хоног үхрийн махны шүлэл уулгана. Хаанч ямар ч өвчин байсан, бүр хавдар байсан ч угаагдан гардаг ийм эмчилгээ ажээ. Тэгэхээр бүх төрлийн эмчилгээг ганцхан энэ аргаар ялж дийлж болтгоо гэдгийг их бие тонгод онцлсан байгаамаа. Учир нь цэвэр ариун болсон биеийн суурь эхний 15 хоногт идгэж, сүүлийн 5 хоногт бол биеийг тэнцвэрт оруулж ердийн үйл ажиллагаанд оруулдаг аж. Үхрийн махыг хэрчихтэй гарын нүдэн чинээ шоод дөрвөлжин хэрчиж чандаг. Яс махны харьцааг тэнцүү байлгах нь маш чухал. Жишээ нь дунд чүмгийг чанаа гэхэд дунд чүмгний ойролцоо байгаа махтай нь бүгднтэй нь чанана гэсэн үг. Үхрийн маха 3-4 цаг зөөлөн галт дээр бор нинтэг шүл гартал нь ялц чанана. Мөн дөрвөлжин хэрчсэн маха алхаар нүдэж зөөлж болгвол шүл нь илүү сайн гардаг байна. Махны нинтэг, ясны нинтэгт байх бүх шимүүдийг гаргасан шүлөө эмчлүүлэгчтэй нэг дор 2 аягийг уулгана. 20 хоногийн эмчилгээ учраас маха 20 хоногтой хувааж чана. Хичнээн өлссөн ч махыг нь идэвхлэхгүй, зөвхөн шүлийг нь л уулгана. Тэгэхээр эмэгтэй хүнд эрт тугалын мах, за болж өгвөл хөнгөлөөгөө тугалыг 2 ойнд орхоос нь өмнө өвлийн эмчилгээнд хэрэглэнэ. Харин эрэгтэй хүнд бол гунан үхрийн мах хэрэглэнэ. Гэвч хөнгөлүүлсэн үхрийн мах байж болно. Өнгө нь их чухал учраас хансан өнгөтэй үхэр байх ёстой. Эцэг малаар товолжсон хансан өнгөтэй малыг эмчилгээнд хэрэглэх аваас их хурдан тэнхээждэг гэжээ. Авралгүй болсон хүний сүүлийн алхам болдог эмчилгээ учраас сэтгэл санааны өдөөлт тун чухал. Тэгэхээр 20 хоногийн турш хор тух өвлийн эмчилгээ хийхээс өмнө эмчлүүлэгч сэтгэл санаагаа сайтар бэлдсэн байх нь хамгийн чухал гэдгийг онцлсан байгаамаа. Элгэний эмчилгээний үед үхрийн мах хэрэглэхэд бас анхаарах зарим нэг зүйлсийг энд хуваалцъя. Тэгэхээр үхрийн махыг элгэний эмчилгээний үед түлхүүх хэрэглэж болохч үхрийн махыг хизээж жимстэй хольж идэж болохгүй. Мөн чихэрлэг төмөстэй. Учир нь энэ нь элгэнд хит их ачаалал өгдөг. Мөн элгийг тэтгэх үйлчлэгээ үхрийн нүдэнд байдаг учраас үхрийн нүд эмчилгээний журмаар идэж болох нэ. Тэгэхээр ямааны элэг, за элэг задлах шин чанартай байдаг учраас элгэний эмчилгээнд огт хэрэгэлдэггүй. Зөвхөн битэг өвчний үед түүхийгээр нь идвэл тустай гэж үздэг байна. Харин ямааны сүүн элгийг тэтгэх хэмтэй тэжээлтэй байдаг. За мөн хээр явж байхад багваахаа эздэг идүүлж байх нь хүүхдийн элгэнд тустай ажээ.
Чихрийн шижин элэгний өвчтэй хүмүүст бөөрөн улаан вандуу тустай элэгний эсэнд тижээлтэй жижигрүүлсэн маш олон элэг идэхтэй адилаа гэж үздэг. Хашийг шүллэж хэрэглүүл нойр булчирхаан дэмтэй байдаг. Мөн ногоон хуулууг шүллэж хэрэглүүл цусны бохирдол зайлуулах үйлчилгээтэй. Бүх төрлийн малгайтай хүнсийг баг хэрэглэхийг сануулсан байгаа. За гэвч хусны мөөгийг хавдрыг задалдаг учраас эмчилгээний журмаар цай болгож усан твтэж хэрэглэж болно гэжээ. За үүнээс гадна гэзний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор арвайн гурил, бор гурилыг сайтар хэрэглэж болно. За гэвч арвайн гурил идсэн өдрөө манжин идэж болохгүй. За өдөрт нэг ширхэг гайтал идэх нь тархинд тижээл болж очтгоо гэжээ. Будааны төрлөөс гурвалжин будаа элэг бөөрийн бүтцэд хэрэгтэй эрдэсийг агуулж байдаг бол хүч будаа яс сэрэгжүүлдэг талтайж багахан хэмжээгээр хэрэглэх юм бол өндөр биерхүү болгодог байна. Мөн тарих гэмтэх талтай учир гадил зэрэг тарих тэжээч хүнстэй хүч будааг хамт хэрэглэж болдоггүй. Адууны махыг элэг будаатай хольж идэж болохгүй, бөглөрөл үүсгдэг. За мөн чүмэгний шүл уух, шиир идэх нь элэгний түлэнхий шаардлагыг хангаадаг байх нэ. Сонгон, сармис, чинжүүтэй хольж идэж болохгүй, цудас нарийсгадаг. За элэгний ус гадагшлуулах зорилгоор хүмүүлийг адуу, тэмээний махтай хольж идэж болно. Нэг дор 3-аас илүү халбаг идэж болдоггүй байх нь хүмүүлийг гурилтай хойлвол шууд өмхих хүнс болдог. Хүч будаа, шар будааг халуун ногоотой хольж идэж болдоггүй. Ажлын ядаргаа тайлах үүднээс цагаан манжин, өглөө, өдөр идэж болно. Мөн манжин, шар будаа хоёрыг хольж идэж болдоггүй. За саримсыг шар буурцагтай хольж идэж болохгүй. Үүнээс гадна сонгины хальс цуснд бүүлрэл үүсгэх үндсэн шалтгаан болдог учраас сонгины шүүсийг нь зөвхөн шахаж хэрэглэнэ. Шар тосонд хайрсан борцог халуун дээр нь за шүн амархаас өмнө идүүлэх юм бол ядарсан бие тайвширч сайхан нойр авдаг байна. Мөн ядарсан, сүлдсэн үед хоньны, далны мах, нурууны махыг чанаж, шүллэж уудаг. За ядарч тамирцсан шимийн нутагт орсон хүнийг годонг тойрсон өөхөн хэсгийг бол идүүлж болно. За давсны хувьд жамт давс дотор байгаа гадны биетийг өгчүүлж өгдөг. За гүзээг хизээч илэгтэй хамт чандаггүй. За энэ үед хамаг шим нь арилжчихсан байдаг байх нэ. За бусад цэвэрлэгээний талаарх мэдээллийг хүргэе. Үүнээс гадна бас биеийг тамирчуулахгүйгээр хийх илүү хүчтэй цэвэрлэгээнүүдийг домжийн сударт дурдсан байгаа. Гэзний гөрүүлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх ургамлын гаралтай хандууд, туулгууд байдаг. За гэвч хит тамирцсан үед хийх юм бол цусны эргэлт муудаж тархийг цуцаадаг. За юу энийх нь байтугай элэг хүчрэх аюултай учраас зөөлөн цэвэрлэх хэрэгтэй гэжээ. За тархийг цуцаахгүйгээр элгийг цэвэрлэх чихрийн цэвэрлэгээнүүд байна. За үүнд гүйс жимсний шүүс, лирний шүүс, зэрэг нь цүсийг шингэлэх үйлчлэгээтэй байдаг ажээ. Харин бохирын шар цусан шарын үед дээр хэмчилгээ дэм болдоггүй. За үүнийг хошногоор за нэгийг нь бол хоолоор авдаг ийм элэгний хоёр бохирдол. За энэ нь нэг нь бичнээс нөгөөх нь бохироос үүдэлтэй ийм хоёр элэгний өвчин. За бохирын гаралтай элэгний хорыг ариун цэврийг сайтар сахиж цүсийг сайтар угаах шингэлэх юм бол илаарч болдог. За гэтэл хошногоор буюу яг энэ цусаар дамжин олдог элэгний энэ өвчин элэг угаалтаар идэгдэггүй. За харин ч хүнээс хүнд дамжих тусам удамшлын мэдээллийг нь авч илүү төгс төгөлдөр шинжтэй болдог байх нэ. Хүний удамшлын мэдээллийг за хүний тархлаажсан шинж чанарыг хуулан нэг хүнээс нөгөөрөө дамжихдаа энэ өвчин улам хэцүү болж байдаг. За гэвч энэ өвчнийг мангас эсийн тоог нэмэгдүүлэх замаар эдгэх боломжтой гэжээ. За зуны цагт монголчуудын хэрэглэдэг бас алдартай хор туух эмчилгээ байдаг. За энэ нь гүүний саам 20 хоног уух эмчилгээ. Яг зуны цагт гүүний саамыг 20 хоногийн турш унах шиг хөхүүлж эмчлүүлнэ. Гүүний саамнаас өөр юу ч хэрэглэхгүй. За зөвхөн халуунаар нь гүүний саам уuna.
Гүүг 2 цаг тутамцаахад яг халуун дээр нуна гэсэн үг. За энэ дээр өнгө бол заахгүй. 100 намрын цагт энэ эмчилгээ хийхэд биед байгаа бүх хор зайлдаг байх нэ. За үүнээс гадна домчин сүдэрт бөөсөн эмчилгээг дурдсан байгаа. Элэгний хорыг гадагшлуулахад бөөс залгуулдаг эмчилгээ байдгийг их бие тонгод мөн хуваалцсан. Ингэхдээ түүхийн маханд ороогоод бөөсөө амьдаар нь зайлгана. За өдөрт ганц ширхгийг зайлгана. 3 хоног болоход элгэнд өөрчлөлт гарч эхэлдэг байх нь байна. 7 гарагаас энэ эмчилгээг хэтрүүлж болдоггүй. Үүнийг элэгний хэцүү эмгэж өвчнөд ашигладаг. За учир нь тэнд үржиж байгаа гадны олон биетүүдийг бөөсний ис өөрөө залгиж хороодог байх нь. Ихэдсэн зүйл нь тэнцээд хүний биеэс цус ялгарч байгаа тэр уур хилэн зэргийг нь бол бөөс алж чаддаг. За оруулчаад дотроо үржүүлэхгүйгээр буцаагаад алчна гэсэн юм утгатай эмчилгээ байх нэ. Бөөсөн эмчилгээний үед ууралж болдоггүй. За бөөсөө устгадаг учраас ууралдаггүй байх нь. За харин 7 гарагийн дараа заавал уурлуулах хэрэгтэй. Зориудаар уурлуулна. За тэр болтол бөөс хүний биед амьд яваад л байдаг байх нь. Бөөс хуурс те бөөс хуурсны нөгөө хуурсан цэрийн үүсгэгч ир эсүүд нь цөсний сувгаар дамжаад илэг рүү очдог. Дотроо 1000 гаруй жижиг ис байгаа учраас нэг ширхэн л хангалттай байх нь байна. Тэгэд хуурсан цэрийн ир ис нь хүний биетэй биш, бичил биетнүүдтэй холбогдож ийм гогдтой амьтантай авалцаад тэгээд өхмөл зүйлүүдийг бий болгодог байх нэ. За ингээд домчин сүдэр дээр дурдсан дараагийн нэг эмчилгээ нь бол зөв бүтэцтэй усаар угаах арга байгаа. Зөв бүтэцтэй ус буруу бүтэцтэй байх юм бол хор болдог байх нэ. За зөв бүтэцтэй ус уухад хүмүүний ходоод цадах мэдрэмж төрдөг. 7 удаа хайлж гиссэн ус эренбийн эхний үе шат буюу яг 6 таст бүтэцтэй болсон байдаг байна. Тэр зүүрлэхүүл зүгэний үүрний бүтэцтэй адилхан байгаль дээр өндөр уулын оройд байдаг цасан ширхгүүд ийм бүтэцтэй байдаг байна. 7 удаа эрэмлэгдсэн усаар хүмүүний дотор гэцийг угаадаг. Зүгээр нэг эрэмлэгдсэн ус байх юм бол төдийд л тийм хүчтэй байдаггүй. За тиймээс тухайн усыг уухынхаа өмнө яг уух хүн өөрөө 95 удаа усанд эерэг мэдээлэл өгч цэнэгжүүлдэг. За тухайлбал үгээ түлдэр болгож миний узуур эсийг сэргээгээрээ. Миний узуур эсийг сэргээгээрээ гэж хэлж болно. Ингэх хаваас хүн эрүүл болдог. За эрэмблсэн усыг заавал өдөрт 5 удаа мөнгөн аягаар уух ёстой. Гисгээс нь даруйд нь бас хүртэх ёстой. Энэ эмчилгээг 30 гараг хийдэг байх нэ. За энэ үед давс чихрийг бол хатуу хордог. Давсгүй чихэргүй хоолнд дургуутсаж юрөөсөө болохгүй. За гэвч хомхоолон идэхгүй сайтар зажилж идэнэ. Тэгээ хилэн жаахан бадраад ах юм бол мэдээж хэрэг энд байглаасаа чихэрлэг жимс идчих хэрэгтэй. Давс чихэр дутагдахаар баг зэргийн хилэн бадарч илэг ажиллаж эхэлдэг. За энэ нь илгэн дотор байгаа удаан хоримтлагдсан хорт бодисуудыг ялгарч цэвэршиж байгаагийн шинж байх нэ. Тэгэхээр үүнийг яг 2 хоногоос дээш уурлага болчих юм бол илэг эрүүл болоод дотор гэцээ бүхэлдээ цэвэр ариун сайхан болгочдөг байх нэ. Тэгэхээр хинт ямар илүүдэл хоримтлагдсан зүйл байна? Бүүд ялгараад гадагшилдаг. Хэрэглэгдэх нь хэрэглэгдээд угаагдах нь угаагддаг ийм зохис хэмэнд ордог ийм эмчилгээ байх нэ. За ингэснээр дотоод эргэтэн бүхэлдээ эрүүл болж элдэв чулуу, өвчин, итэг хорхоо бүгд алга болдог. Эрүүл өөхтэй хүмүүс эрүүлжихэд 30 гараг хангалттай. За өвчтэй хүмүүс мэдээж арай урт хугацаа шаарддаг ба. За элгэний дотоод бодисоо ялгархад жаахан ууртай байхад эхлэх юм бол хийн дасгал хийж болно. Хийн дасгал гэдэг нь юу вэ гэхээр хийн судлууд нэгдээд эхлэхээр бие тайвшраад уур хилэн байхгүй болдог. За гараараа жишээлбэл эрвээхийн далавч зураад нисэж байгаа юм шиг ийм дасгал хийж болно те. 2 гараа алдлаа. 2 гараараа яг ийм эрвээхийн далавч хийж гинэ гэд ингээд нисэж байгаа юм шиг үйлдэл хийж болно. Тэгээд дасгал хийхдээ хамраараа гүн хевлийгээ тэлтэл удаан амьсгалаа гаргаж болно. Үүн дээр нэмээд яг монголчуудын уламжилт хийн дасгалууд
харцгийн дэвлэлтэд бүжиг, цээжин хинхтгээ хөдөлгөх бүжиг гэх мэт дасгалууд хийн судлыг нээдэг. За мөн уушгаа талах тэлэх дасгалууд ч гэсэн байгаа. За энэ дотор бүжгээс ярил налуун морины явдал, жаламхаар, бие биелгээ зэрэг нь хийн дасгал болж өгдөг байх нэ. Тэгээ элэг зүсний эмчилгээний үед хоолны нарийн чанд дэглэм их чухал. За энийг идэж болно, энийг идэж болохгүй, ингэхгүй тийхгүй гэд гинт нөгөө хоолны дэглэм тогтоогоод эхлэмэгц. Сэтгэлээ бэлдээгүй үед тэрхүү хорсон зүйлийг бүр улам мэдэх хүсэл шунал төрж зовлонтой байдаг те. За гэвч хорсон зүйлийг бага л хэрэглэчих юм бол те өвчин давтах шинжтэй болчдөг. За учир нь дархлааны эсүүд элэгний хариг үйлдэлтэй хит дасамхай шинжтэй болсон байдаг учраас дахин өвчин сэдрээд давтаад байдаг. Тиймээс өвчнгөө дахин сэдрэхгүй байя гэж бодож байгаа бол 3 жил сайн дэглэм барьчаад цаашаа дэглэмээ барих шаардлагагүй бол өвчин идэгчдэг. За учир нь альва дадал зуршил бидний чүмэгний эсэнд хадгалагдсан байдаг. За тэгэхээр чүмэгний эс тэр зүйлийг яг хэвийн болтол таних хугацаа бол 3 жил байх нэ. Тэр өвчин сэдрэх дамжих үзэгдэл гэдэг бол ерөөсөө л хувь хүний арчаагүй зангаас болдог. Ингээд энд хүрээд элэг эрхтний тогтолцооны талаарх подкастынхаа агуулгыг дүгнэж сонсож мэдсэн зүйлсээ эргэн санацгаая. За нэгдүгээрт нь бид элэгний сэргээш хор тух эмчилгээний хувьд яг ямар эмчилгээ ярваа гэвэл үхрийн махан тан, за үхрийн мах яс шүлний тэжээл бол хоол болдог талаар ярьлаа. За мөн тусгай ургамлын хамт эмийн тангаар биеийг хортууж болдгийг хэлсэн. За үүнээс гадна эрчмийн эмчилгээ, амралт, нойрны хэмээ тохируулах нь тун чухлаа гэдгийг онцоллоо. Тэгэхээр элэгний өвчтэй хүмүүний хувьд орой 9 цагаас өмнө унтаж, за 3-5 цагийн үед бол гүн нойрсон байх хамгийн чухал. За үүний дараа харилцан хамтдаа яг энэ хэмээ тэтгэх талаарх мэдээллийг хуваалцсан. За тухайлбал элэг бол бөөртөө хосолж ажилладаг учраас элэг бөөрийн яг энэ эргэлтийг зохицуулдаг цус цөсөө байн ойрхон тогтмол цэвэрлэхийг онцоллоо. За гэдэс цус угаах, за ерний нэлгнээс гарч байгаа одоо шингэнүүд те ямар байдлаар зан төлөвт нөлөөлдөг юм бэ гэдгийг онцолж ярилцсан байгаа. За үүнээс гадна ер нь хүний сэтгэлийн хандлага, санаа сэтгэл ямар байх вэ гэдэг элэгнээс нэлээд хамааралтай байдаг. За элгээ эмчилье гэж бодож байгаа хүн бол байнга инээд баяр хөөргийг хайх, үргэлж дуулах те баяр баясгалантай байх, бас бусдыг уучлж өршөөж сурах, өгүүлж загнасан ч гэсэн булгийн ус шиг тайван тогтуунаар учралж хэлж дадах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр сэтгэл санаагаа амгалан баяр баясгалтай байх нь яг тэр элэг гэдэг лабораторийн тарах шиг ажилдаг тийм мэдрэг, ажилсаг захирал хамгийн том дэмжлэг болох юм шүү. За тэгээд мэдээж хэрэг элэг цусны өвчлөл, элэг цусны хавдартай тэнцэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн чухал зүйл нь хоол тэжээлийн чанарыг сайжруулах байгаа. Тэгэхээр цагаан гуйрал, чихэр, арх, дарс хэрэглэхээс бол татгалзан. Давсны хувьд зөвхөн жамц давс хэрэглэх хэрэгтэй. Тэгээд цэвэр органик хүнс, уурга, ногоо, зөв бүтэцтэй ус хийх замаар өөрийнхөө биед байгаа хорыг гадагшлуулж элэгнийхээ үйл ажиллагааг дэмжээрэй. За учир нь элэг бол хэлсэнтэй яг 500 гаруй үүрэг гүйцэтгэдэг маш чухал. Дээрэс нь арьс болоод тархины дараа орох юм том эрхтэн. Тэгээд түүхийн эд материалын чанарыг нь бол сайжруулах шаардлагатай учраас амаараа оруулж байгаа зүйлд болон тун нихур хандах нэ. За мөн амаараа гаргаж байгаа үгэндээ хүртэл нихур байх хэрэгтэй. Тэгээд дахин сануулхад элэгч бай, элдэв эрхтэн гэдэг бол бидний дадал, хэвшлийн тусгал юм шүү. Нэг талаас элэг бол бидний сэтгэл санаа, дадал зуршлын тусгал, нөгөө талаас элэгний эсүүд, ферментүүд те энэ кетозын үйл ажиллагаа нь бүх биеийн химийн тэнцвэрийг хадгалдаг бодисын солилцоо явагдаж байдаг юм чухал процесс байдаг. Тэгэхээр иймд элэгний эмчилгээ бол зөвхөн эм тангаар биш. Сэтгэл, хоол, хөдөлгөөн, энерги, нойр,
Тэгээд хайр, уучлалаар эмчилдэг ийм цогц процесс байх нэ. Ингээд та бүхэнд чин сэтгэлийнхээ гүнээс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Эцэст нь энэхүү подкастыг та эргэн тойрныхоо элэг нэгтнүүдэд хуваалцсан эрүүл энхийн үйлсэдэд нь сэтгэлийн дээмүргөөрэй. Подкастаа хамт байсан та бүхэнд баярлалаа.